За сургууль руугаа явнаа. Ирландад мастер сурж байгаа. Өмнө нь Японд тэтгэлгээр сурж байсан. Амьдралч сайхан байж та тэр үед. Харин Даблин хотод одоо бол төлбөрөө төлөөд сурч байгаа. Өнөөдөр гадаа их сайхан нартаа дулаахан өдөр байна. Ийм өдрүүд ч ховор шүү дээ. Бас гоё. За ингээд сургууль явах замдаа спар ороод нэг аяг кофе авлаа. Hey, where are you guys from? Paris. Dublin Business School. Oh, it's cappuccino ийм үн ханштай байна. Өдөрт нэг удаа саагаргүй кофе ууна. Энэ бол манай сургууль. Албан ёсоор бол Dublin Business School. Харин хоч нь болохоор Dublin Daily School. Яагаад гэвэл оюутнуудын бараг л 90% нь энэтхэгчүүд байдаг. Тэгээд бидний халтар малтрууд гэдэг тэд нар чинь энд ирэнгүүтээ хэлний бэлтгэл сурахгүйгээр шууд л ингээл бакалавр юм уу мастер сураа явчихж байгаа байхгүй юу тий. Харин манай монголчууд ихэнх нь энд ирээд хэлний бэлтгэлийг сурдаг. Тэгэхээр арьс өнгөмөн гэдэг юм чинь бол ерөөсөө хамаагүй байх юм шүү дээ тий. Гол нь мэдлэг. Сургуулийн хамгийн дээд давхарт хичээл ороогүй байгаа нэг юм анги дотор ороод ирлээ. Номын сан сууж болдог л доо. Гэхдээ хүн амьтантай ярих хэрэг гардаг болохоор ерөөдөө ингээд ийм анги мангид сууж явал хамаагүй зүгээр байдгийг.